ингээл яг хашаа руу ингээд дөхөөл ирээл хашааны арын хаалгаар ороод тэрсэн чинь манай нохоо хаянд хөвчөөл босч ирээ шууд манай ихний хөлнөөс хацаа цуугаад авчих. Ингээд нөгөө яг тайзны хүчний хараар хүн ингээ явхаар ингээ хөшин ингээ дагаал ингээл хөвсөлцдөг шүү дээ. Яг тэгдэг. Тэгээд ямар найз энэ чи эмээдийн хэлтэй гэдгсэн чинь царайг нь дүрсэлсэн байгаа байхгүй. За. Тэгсэн чинь юм уртаа үстэй гэж байгаа. Тэгээ уртаа сормостой гэж байгаа. Тэгээд нас нь бол өөртөө ойролцсон юм шиг байна. Жоох хөвгт 2 охин. Тэгээд хар амттай гэдэг байгаа. Хамгийн амар нь тэр юм нэртэй хоёулаа. Яас их ч гэдгсэн чинь сая энэжийг махирчжсэн чинь ард нь дахиад гамбанцтай чигнүүлээд дуурайгаад. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайч өнрөө компани шилдэг шараа яриг. Цэвэр цэнгэг Тера. Сайн байцгаана үзэгчдээ, өртөд 4 дараагийн дугаарт тавтай морил. За бид бүхэн ямарч байсан season 3 эхлүүлээд. За мэдээч хэрэг жоохон шүүмжлэх юм бол байгаалах шиг байна те. Эхний хэдэн дугаар жоон сол байна гэдэг. Энд чинь мэдээч хэрэг 12 дугаар явна, үргэлжлэнэ. Өчнөө зөвүүн зочд байгаа. За зөвүүн зочдын маань удаах зочноор хээрсэн мөлөө өнөдр Мөксөл Тэмүүлэн. За юу идэх юм бэ лээ? зураач сэлбэрч. Зураас хэлбэрч. Тий. За манай нэвтрүүлэгт нөгөө өөрөө санал тавьж. Тий, өөрөө санал тавьсан. Хүсэж би түүхээ ярья гэсэн. Season 2-оос ч хойш л ер нь барыг асуусан баха. Тий. Би тэд season 2-аа хийчихэд нэлээд удаан бараг хагас жил шахуу завсарлаад. Тий юм билээ. Тэгээ эргэж гоё ингээ хүмүүстэйгээ холбогдоод. За тэгэхээр ямар ч үсэн өөрөө одоо ирж түүхээ ярихаар болсон одоо маш их баярлалаа. За манай нэвтрүүлгийн нэг тийм одоо ураг юм те. Гоё хөнгөө эхэлдэг. Асуулт байдаг. Аимшигын кино гэж гоё том сэдв байгаа тий. Ер нь бол мэдээч хэрэг аимшигын одоо зүйлд итгэдэг дуртай хүн л гэж ойлголоо шүү дээ. Тэгвэл манай одоо үзэж байгаа үзэгчдэд хамгийн айлгаж исэн кино байвал нэрлэж. За кино ер нь бол нэг солонгос нэг кино байдаг гэсэн. Яг нөгөө манайх ч нэг 2000 оны хэрнээ уцтнууд орж ирж байсан шүү дээ. Яг тэр үе чинь нэг юм хөхөр яг юм дэлгэсэн өнгөт биш юм хөх туяатай тийм нөгөө моторола өдөртэй дэлгдэг. Sony Ericsson билүү? Sony Ericsson гэдэг нэг утас. Тэрийг манай ихч барьдагаас байхгүй. Энэ солонгосын нэг аимшиг дуудчууд ингээд нэг кино байдаг. Тэр бас жоохон байсан болохоор тэр кинонд яг тэр утас гардаг, тэр утасны дуудлага ирдэгээс нь тэрнээс их хайдаг гэсэн. Тэгээ ер нь бол киноных нь утга санаас жоохон ер нь бол амар. Тэр нэг хүүхдийн нэг амийг нэг мүдцэн хүүхд тэгээ нөгөө уцаар дуудлага хийдэг дандаа. Тэгээд одоо л яг нарийн бас юуг санахгүй л байна л да. Гадаад кино бол тийм кино үү. Монгол киноноос нөгөө хүүхэлдээ бас жоох юуг санагтаад идэв. Саяхан гарсан тий. 10 хүрэхгүй жилийн. Тий нэг хүүхэлдээ нөгөө цусаа өгөөл тэгэл хүсэл нь биелэл дандаа буруугаар бэлдэх. Тэр кинонуудыг л онцлон доо. Окей, хамгийн анх удаа орж ирж байгаа 2 кино хоёлаа. Гоё кинонууд баг шиг. Би солонгосын бол үзэж байгаагүй юм шиг гэж магадгүй. Гэтэ үзчихсэн ч гэж магадгүй. Солонгос киноны production зураг авалт угаасаа янз янз л та тий. За тэгэл угаасаа солонгосын одоо номер 1 гэх юм уу тамглаа хийсэн нэг аимшигын гоё кино манай үзэгчд бас яг хаа өөрөө үзэж байгааг бол үзээрэй. За Гонжамын сэтгцэн имлэгтэй. Үзэн. Энэ гоё found footage төрлийн хэдэн залуучууд horror time гэдэг манайх шиг нэвтрүүлэг хийдэг. Тий. Гэхдээ илүү стрим талтай хийгээд тий. Тэр нь солонгос кино бас ер нь аимшиг киноос гайг үзчихнэ. Ер нь бол аимшиг кино сүнстэй киноос бол нэг тийм айгаад байхгүй. За өнөөдөр манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч мэдээж хэрэг солонгосын одоо алтартай Tera брэнд оролцож байгаа. За аман гой цангах юм бол PV хундглаад хийгээд шимэд ярилцаарай. За манай дээр чи нөгөө
зочдоо уух юм өгөөч тэгээд Харин тийм нэг дугаарч үдчихээ сонссон. ер нь ягаад ивент итгэгч авдаг одоо шалтгаан бол ойлгомжтой. Бид нэр ингээд зардал мартаа болгодог гэх юм уу те. За тэр бол ойлгомжтой. Илүү зүйд. За дараа удаах ерөнхий спонсор гэж орж ирсэн. За Horse Auto Expo гэдэг. За Ярмагт байрлаж байгаа. За өөр мэдээж хэрэг машин ундаг үстэй тийм. За ихч дүү хамаатан сад найз нөхдөд машин авахар болвол биднэрт нэг тийм зовлон байгаад идэх те. Одоо машин авахар болонгуудаа зээлч ч юм уу ингээд банк бус орхон за нэг тийшээ явна. Тэгэн гутаа нөгөө автотеврийн үндэсний түүгээл ингээл аль ойрхон л ингээл яваал. За одоо нотариат ор гээл тэгэн гут ингээл замын цаадах байшин лөө гүүгээл те. Ерөөсөө эднэрийг бүгднгийн нэг дор цогцлооцсон гэдгээрээ л хамгийн гоё. Тэгээд одоо машин авахд энэ дээрээсээ бүх асуудлаа шийдэл гаргасан тийм. Ерөөсөө тэр шийдэл Хятад, Герман, Япон гэдэг ингээд төрлийн машинууд байгаа. Одоо нэг гэсэндээ Expo гэдэг чинь үзэсгэлэн худалдаа шиг. Тийм байна тийм. Том. Тэгээ хамгийн гол нь одоо тэрийг нь би point болгоод байгаа. Та ерөөсөө мөнгөө бэлтлээ. За зээл авмаар байвал дотор нь нөгөө банк бус санхүүгийн байгууллагууд бүгдээрээ байж байгаа. Тэ том банкуд бас байрлалцсан. Нотариатын автотеврийн үндэсний дугаар захиалдаг юм хүртэл дотор байрлалцсан. За тэгээд манайхын гоё шинэ ивент итгэгчтэй болсон. За хоёлаа ярианд орох уу? За ер нь юуны талаар ярих юм бол за ер нь л тэгээс үнстэй л таарсан тухай гал ярина да. Өөрөө таарсан тийм. Ер нь өөрөө л голцоо их таардаг. Хүүхэд байхаас л ер нь ихэлсэн дээ. Бага байхад бол их тийм хард дар зүудэлдэг хүүхдээс байхгүй. Тэгээд зүүдлэхээр дандаа босоод явна. Босч явахаар ингээд би өөрөө ингээд нүдэндээ болж байгаа бодит процесс ингээд мэдээд байгаа мөртлөө зүүдэнд давхар ингээд зүүдлэгдээд. Тэгээд ингээд гэр дотор янз бүрийн юм хачин жигтэй амтан ороод ирсэн ч юм уу юм дандаа юм том биеттэй дандаа. Эсвэл ингээд шавж мэдрэлээ гэхэд нилээ юм том. Тэгээд нэг бол ингээд гал мал ингээд битүү гал ингээд авалцаад гал шатаад идэг. Зүүдлээд байгаа шүү дээ. Тэгээд тэрнээс айхаар ингээд босч ирж байгаа өөрөө хараад энэ манай гэрийнх юм болохоор намайг сэрээчээ гэдэг ингээд дуудаад ингээд нүүлээ алгадаад байгаа мэдээд байгаа мөртлөө зүүд нь ингээд яг гэр дотор ингээд бодитоор өрнөд идэг. Бус түн ойлгодог. Яг хүүхэд байхдаа бол тэгэж ер нь айгүй зүүдэлдэг тийм хүүхдээс байхгүй. Босоод ингээд явцдаг, алгацдаг. Тэгээд жоохон за нэг 10 настай болоод байна уу бараг тэр хавцаалах ер нь тэгээд янз бүрийн мэдрэл ихсэн. 10 орчим настай л хүүхэд байсан баг. Тэгээд манай ихэр бит хоёр тэг юм айл ингээд PC тоглодог. Тэр айл PC тоглож гараа явж байгаа. Тэр чин тэр үед чинь одоо хөдөө газар аймгийн төвчний их гэрэл төлөв муутай. Тэгэл орой үчир хамаагүй л явдаг байсан. Тэрний орой явж байгаа хойноос хүн ингээд нэрээ дуудаад байхгүй юу. Тэгээд тэр хавар чинь л ингээд ойр төрний ангийн хүүхдүүд байдаг болохоор тэгээд юм бодоогүй. Тэгээд нэлээ холоос дуудаал хэдэд дуудахаар нь хайгаал гэрэл тусгаал явлаа. Ахаал хүн байдаг. Тэгээд ахаал ингээ алхангууд нэлээ ойрхоноос дуудаж байна. За. Тэгээд бид тэр чи хоёлоо сонсоод байгаа шүү дээ. Тэгээд эргэж хараад ингээ хайгаад явахар хүн байхгүй. Тэгээд нэлээ ойрхон дуудсныхаа нараа битүү за ер нь эвгүүтлээ хүн чинь нөгөө би ингээ харцаагаал нэг мэдрэгдэн шүү дээ. Шууд мэдрээ. За энэ ч нэг л биш байна да гээл хоёулын нэрээр дуудаад байгаа байхгүй юу гол нь. Тэгээд бид тэр ингээ за бол ер нь биш боллоо гэд нэлээ ойрхон дуудангууд ингээл эргэж харж чадахгүй алхангууд яг ард хүн ингээл алхаад эхэлж байгаа байхгүй хөөлийн чимээ гიშгэл. Тэгээд бид тэр чи бас би энийг нэг айлгчихгүйгээ дотроо нэг айц хүзсгүйхэн шиг ингээ алхаж байгаа жоохон хурдуур таалхаал ингээл яг хашаа руу ингээ дөхөөл ирээл хашааны арын халгаар ороод тэрсэн чинь манай нохоо хаянд төвчөөл босч ирээ шууд манай ихний хөлнөөс хацаа цуугаад авчих. За. Эзнийхээ. Тий, эзнийхээ хөлнөөс ерөөс тэр чинь бид яг жоохон гөлөг байхад бид нар авчирт хийжсэн айгүй ухаантай нохоо байдаг. Боломжгүй ер нь бол. Тэгэл яг гэрлөө орж исэн. Тэгэхэд бол тэр бол яг ардаас ингээм дуудсан, ардаас дагсан. Яг ард бүр ингээд яг чихний ард дээр ирэл зүйл дуудаал араас дагчихж байгаа байхгүй. Тэгэл хашаагаар орж ирээд нохоо зууж яах гэдэг чинь ямар нэг юм болохгүй байсан байна. Тэрийг таниагүй байна л гэж би бол сүлдээ дүгнэж байгаа юм. Тэгээд яг хүүхдүүдээс нь болохоор жээж авдаа хэлнэх бас итгэж өгөхгүй. Тэгээд яг манай тэр хавь чинь бас яг тэр хашаанда цагаан сараар би бас хашааныхаа гатан талд бас нэг юмтай таарад. Тэр яг цагаан сарын битүүний орой байж байгаад манайх ингээд айл очиж битүүлнэ гэдээ гараа авчихсан. Тэгээ манай яг багын найзыг хажуу хашаанд дэвтэй болохоор манад орж ирсэн сууж байгаад бит эргэлдэчихгүй юу. Тэгжсэн за нөгөө хэд хараас хоёлоо явах уу гэд манайх юм хашаанда гэрэлтэй.
Тэгээ хашаа ингээд банзан завсраар ингээд хашааны гадаа ингээд ер нь бол годон бол гэрэлгүй. Хашааны гэрэлж ингээд банзан завсраар ингээд тусчдээ штэ. Гэрийн хашааны үүдэнд гараад зогссон чинь нэг согтун хүн шиг юм хэвтэж байна. За одоо согтун хүн байхаа гэж өчтөрч бас л жоох хөвгт байсан юм чинь. Гүү жоох ингээд дөгсөн чинь ер нь согтун хүн бишээ хөдлөөд байна. Тэгсэн нөгөө нэг хашааны яг завсрах гэрлэр ингээд хөдлөөд харагдаад сүүдэр. Тэгсэн чи ингээд хоёр гараа ингээд тулаад ингээд нэг юм ингээд бие чирээд тэгээ яг хашааны тэр сүүдрэн завсраар яг гэрэл завсраар юу харагдсан гэхээр ерөөсөө л урт ус. Тэгээ яг ингээд хүн байгаа байхгүй ингээд бие чирээд ингээд мөлхөд агуу сурдууртаа. Яг тэгэл яг тэрний тэгэл хашаа руу гүүгээл орсон манай найз 61 биер хүн намайг хаяад гүйчихэж байгаа. Эргээ харахад л яг хашааны хаалган завсраар яг нөгөө мөлхчихсэн юм чинь хашааны хаалганы хажуугаар ингээд зүгээр шагааж харчаад цаашаа босоо гүйчихэж байгаа. Тэгээд тэр бол яалтч яг хүүхдээс нь болохоор өмнө дагаж халахдагаас илүү агуу хүн дээр туссан байхгүй. Яалтч тэр нөгөө нэг юм тод гэрэл байхгүй. Тэгээд хашааны завсраар тусч байгаа гэрэл бол мэдээж тод тусч байгаа. Бандан завсраар. Тэгээд тэр гэрлэндээ харагдсан юм бол яалтч тийм урт устай хүн ингээд мөлхөд ирж байгаа. Дөрөв нэг ёсондоо ингээд цээжин биеэрээ газар яасан ингээд тэгээд чирээд байгаа байхгүй. Юм урт устай. Гэхдээ тэр ер нь бол урт устай тэгээд царай нь харагдахгүй байгаа юм. Ер нь бол хүүхэд байхад бол яг тэгж таарч исэн. Тэгээд манайх чинь хинтийн 2 дугаар сургуульд байдгүйсэн. Тэгээд өвлийн урт амралт болд нь штэ. Тэгээд нөгөө нэг бага анги нь болохоор ийш нь тусдаа. Ахлах анги нь уртталтаа ордог байхгүй. Хоёр өөр байшин. Нэг байшин мөртлөө коридортой. Тэгээд урагшин ахлах анги нь хойш нь бага анги. Тэгээд ахлах ангийнх нь хөдөлмөрийн кабинетний эрэгтэй эмэгтэйгээд бас тусдаа. Эрэгтэй кабинет нь болохоор нэг давхуртаа баруун талдаа цонхтой. Эмт бүр том үргэлж нэг давхранд бараг тэр чигтэй тийм том цонхтой. Тэгээд өвлийн урт амралт болцсон байжгаад манайх ч бас ойрхон тэр сургуулийн хашаагаар бас ингээл ах их чих рүү явахдаа ингээд сургуулийн хашаагаар орж гардаг. Тэгээд сургуулийн хашаагаар явж исэн чи эрэгтэй хөдөлмөрийн кабинетийн гэрэл насалтай. За энэ одоо ингээ амралт болцсон байдаг, орой болцсон байдаг. Орой ингээ ханах болцсон мөн шүү дээ. Ер нь 9 цагийн үед 9 гэрч ирсэн үү арга. Нилээ хаагүр болцсон. Тэгээд явсан чинь ийм нөгөө нэг хуучны юм орс порн гэдэг шүү дээ эмхтэй хөлтийн. Парчигтай. Тэгээд ягаан баант гэхдээ тийм охин зогсож чинь цааш ярьцсан. Тэгээд яг хөө тэр үед ингээд юм бодохгүй явж байгаад сүүлд нь сургууль мургуул орсны дараа яг ингээд сонссон чинь ер нь тэр кабинетд дандаа тийм эмхтэй хөлтийн сүнс явдаг. Ярьдаг бүр. Тий ярьдаг байсан байгаа. Тэгээ бид нар чинь дөнгөж ахлах ангируу шилжчихсэн байсан учраас тэрийг мэдэхгүй. Тэгээ би яг тэрийг нь яг сургуулийн яг нэг давхар болохоор ингээд яг гадна талаас ингээд өлийгөө шууд харагдаж байгаа хэрэг. Амар. Тий яг амралт болцсон үед чинь эмхтэй хөдөө эрэгтэй кабинетд юугаа ичих вэ? Форумтэй тий. Тэгээ өвлийн амралтаар. Тий. Харшин. Тий. Тэгээд яг сүүлд нь яг тэрийг ингээд ер нь ихтлээ бодсон чинь яг эрэгтэй кабинетийн хажуугаар ингээд шат ингээд хоёр давхарлаг гардаг байхгүй юу? Тэгээ яг тэр давхрын гэрэл угаасаа астдаггүйсэн юм бол тийм л шалтгаантай юм шиг л. Тий солиод ер нь байнга ингээд унтарчдаг. Манай нэг асуулт байгаа даа уучлаарай. Хамгийн анхны хоёлаа нөгөө ярьсан түүх рүү оръё. Мэдээч хэрэг эргэж бол хараагүй. Эргэж бол хараагүй. Эргэж харсан бол амар юм байх магадлалтай. Тэгээ өсөж эргэж хараагүй. Тэгэхдээ яг хүүхдээс болохоор тэр харддаг юм чи мэдэхгүй юм чи эхлээд хайгаал төвгээл явчихсан. Зүгээр би сонирхож байгаа шүү. Хоолой нь ямар санагдсан бэ? Эхлээд бол ингэм билээ. Одоо яг санаж байгаагаар бол эхлээд ер нь таньдаг хүүхдийн хоол орч юм шиг ингэ дуудаад байт юм билээ. Таньдаг хүний юм шиг. Тэгээд сүүл рүүгээ бол ер нь ингэ том хүний юм шиг ер нь жоохон айсандаа ч юм уу гэх юм уу ямар ч талаас нэг юм ер нь танихгүй хоолой болол жоохон эвгүй тийм боргил хоолой бол дууд юм л. Тэгээд сүүлд эргэж харахаа болчингод нилээ ард шууд ингэ хүн дагаал алхчихж байгаа байхгүй. Тэгэл хөлийн алхаа хурдсан гол дагаал араас. Ерөнхийдөө ингэ ардаас барьж авах гэдэг юм шиг л. Магадгүй тэгээд тухайн үедээ нөгөө ихрий чинь гэл одоо зүрлэлээр бол нохоо нөгөө бүгдийг хардаг гэдэг шүү дээ бас. Тий. Тэгэн гууд ард нь ингээд зүгтцсэн байнгут. Тий бас хазаас салгасан ч юм л бас. Одоо хоёлаа ингээд зүгээр энэ чи аимшигын яриа учраас хөлнөөс нь ингээд зүгтцсэн ч байж магадгүй тий. Надад бол нэг тийм төсөөлөл орж ирээд нэг юм
ингээд зүгтсэн бангууд нь очиж шууд тэрийг салах гээд хазаад байсан юм шиг тий. Тэ нохоо яг унтж байгаа мөртлөө шууд босч ирэл шууд зуучих жоох. Тэгэхдээ амар тийм айхтар сүртэй юм уу соёо маяг орох зугааг л тий. Ер нь бол тэгэл нохоо ч мэдрэгдэхээ ч мэдэрсэн л болов гэж боддоо шүү дээ. Түрүүнийг дурдах шиг боллоо. Тэгэхээр мэдээч хэрэг одоо гудамж гэх үү те. Гудам. Танаа бардаа байсан хашааны урт талын гудам одоо нууц иш бол байдаг бол хэлэхгүй байж болно. Байдгүй болцсон бол. Одоо байгаа. Манай бүр том их чих одоо тэндээ байж л идэв. А тийм үү. Тий. Ямар сум гэж явах вэ? Аймгийн төвлөлтөө. Тий аймгийн төвдөр. Тэнтэй аймгийн төв. Одоо ер нь бол тэнцээ бас хүүхэд байхдаа л бас л таарж. Ер нь бол би чинь энэ чинь 8 төгсөөд орж ирчихсэн байхгүй. Тэгэхээр ер нь дандаа бага насны болсон явдал тэнцээ болсон. Хотод орж ирээд бас тийм юмуд болж ирсэн. Тэгээд бас л ах их нартай тоглож байгаа л тэр хашааны буланд бас нэг хоёр жижигхэн цагаан биетэй юм бас сугаал. Тэгээд тэрийг бол тэр үед бол янз бүр юм гэж бодоагүй л дээ. Тэгээ тэр бол бас юм байсан юм шиг байлаа. Одоо нөх хүүхдийн сэтгүүр тоглож исэн болохоор айж мэдэхгүй учраас. Мэдхгүйс. Тэгээд бас тэр хинтийн одоо тэгээд нэрийн одоо ч байгаа л да соёлын төв байдаг байхгүй яг манай одоо хинтийн сангийн аж ахуйн соёлын төв гэж байдаг. Яа тийм гоё шүү дээ. Тий. Тэр одоо соёлын төв чинь бүр нурцсан байдаг гэж од нэг засвар хийгээд тэгээд манай их чих тэр хашаанд нь байдаг. Тэгээд тэрийг бас хариуцж байдаг гэсэхгүй юм. Мандаг. Тийм мандаг. Тэгэл бид нар чинь одоо нөгөө урлагийн үзлэг болоод сургууль ингээл манай ах эгч нар ингээ урлагийн үзлэг бэлдэн бид нар бэлдэн. Тэгэхээр нөгөө нэг зааланд ингээ заал болтохгүй бол тэр соёлын төв дээр очиод оройн цагмаагаар ингээл бэлддэг. Тэгвэл тэр соёлын төв чинь бас орой ороход өдөр бас эвгүй харах. Ер нь бол яг социализмын үеийн нурцсан барилга байхгүй. Хуучны тосмоо айгуу тий. Тэгээд буцаагаа сэргийгээд барьцсан. Тэгээ яг нөгөө их чих юм манаач байдаг гэсэн болохоор чинь бид нар бас чөлөөтэй орж гарч юм хийдэг. Тэгэхэд бол одоо нөгөө юм тайзны хөшиг гэдэг шүү дээ. За. Тайзны хөшигний хараар бас нэг хүүхэд гүйдэг тэрний дотор. Ингээд нөгөө яг тайзны хөшигний хараар хүн ингээ явхаар ингээ хөшиг ингээ дагаал ингээ хөвсөлцдөг шүү дээ. Яг тэгдэг. Харагдахгүй юм нэ. Харагдахгүй. Гэхдээ тэрний хөл бол харсан гэд манай их ангийнхан бол ярьж ирсэн. Бид нар бол би бол тэр хөл мөл харж байгаа. Хөвшиг бол яалч хүн явахаар ингээ дагаа хөвсөлцөөл гэдэг шүү дээ. Яг тэгээ хөвсөлцдөгөөс байхгүй. Тэгсэн чинь хүүхдийн хөл ингээд араар нь гүйжсэн гэд яг ярьж ирсэн юм. Би бол тэрийг бол хараагүй л дээ. Хөрх юм тэндээ гаццсан байж тийм болох тийг. Хор хөрөхгүй хэрнээ тэр хөшигний цаанал нэг юм харангуй гүүгээл идэгсэн юм шиг байна чи тээ. Тэгэл ер нь сүнс байдаг гэдэгт ер нь л тэгээ батны итгэсэн дээ. Тэр үеэсээ. Ер нь бол тэр мөлгөж байгааг л ер нь харахад бол хараад ер нь тэгээ за ер нь сүнс байдаг юм байна. Энэ бол сүнслэн байна гэдэл мэдсэн. Тэгээ яг тэр үеийн юмыг бол аав ээж үеийнхэн ч ер нь их тоохгүй шүү дээ. Тэгэл ер нь хэлнэ. Тэгэл тийм гэж үгээд ингээл өнгөрнө. Манай ер нь эцэг гихчүүд жоохон хангтай. Өөрсдөө л нөгөө нүдээр үзээгүй бол би инглээ тэглээ гэдэг юм уу. За бит юм уурлаа сайн гэл те. За хоёлаа 8 төгсөөд хотод орж ирээд. За тэрнээс өмнө бол мэдээж хэрэг хүүхэд ахуй наснда Хинтээ аймгийн төв дээр өссөн нэлээ олон эвгүй зүйлстэй бас таарсан тийм. За тэр үеэсээ ингээд бат итгэж байгаа шүү дээ. Бат итгэж. Тэгээд тэнцээж бас зөвхөн надаас гадна бас болсон явдлууд бас байна. Тэр яг хоо би бол дам яриач гэж ер нь бол яг манай яг төрөл саданд болсон байна. За сонирхол та гоё Тэгээд шүү. би яг хоо би ингээд хотод ороод ирсний дараа болсон явдал. Одоо манай том ихчийн охин нь одоо бол том хөлт болсон. Тэр үед 6 настай байхдаа бас тэр Хинтийн чуулга гэж байгаа. Чуулгын бас хашаанд байдаг гэсэн юм аа гэж. Тэгэхээр тэр чуулгын хүүхэд нь дөнгөж 5 6 тайсан болохоор өдөр тоглолоо гэж гар авчдаг. Тэгэл ганцаараа хүүхэд чинь ингээл өдөржөө хөрхийг ивэл нөгөө дүү мөгөө хүүхэд чинь ойрон төрний гадаад ойролцоо насны хүүхэд байхгүй шүү дээ. Тэгэл тоглолдог байсан юм байна. Тэгээд тэр яг өндөр яг тэр барилга тэгээд энэ талтаа юм хашаатай тэгээд ингээд том бургасан мод байдаг. Тэрний сүүдэртэл байгаа. Ер нь нар нэг тусдгүй газар. Тэгээд тэнцээ очиод ер нь хамаг тоглоом авч гараал. Одоо ер нь бол ингээл гараал тоглолдог хамаг юм зөөгөл. Тэгээд ер нь бол тэр бараг 103 сар шүү дээ. Нилээ удаан тоглосон байхгүй нэг 2 сар хэрэгтэй. Тэгэл ээж нь сүүлдээ ингээл ганцаараа өөдөхгүй тоглолдог болохоор манай найз ирчлээгээл үлвэ гараа авчдаг. Тэгэл тэндээ тоглоод хамаг юм зөөгөл цай ус зөөгөл. Тэгээд тоглож
тоглоол ороод ирдэг. Тэгэл ээж нь асуухаар л манай тэрнээд манай энэ найз гэж ярьдаг. Тэгээд тэгвэл ээжтэй аваад тэр ээж нь найзтай нь уулзъя л та гэхээр өө тантай уулзахгүй гэсэн ингээл тэгэл юу ч боломж явна. Ээж нь нэг тоодгүй байсан гинэ зүгээр л хийж асуугаал. Тэгээд сүүлд нь ээж нь биш эмээ нөлөө тэгж эмээд нь хэлсэн чи эмээ гинт асуусан юм байна. Миний охин ямар хүнтэй ямар найзтай болсон ямар найзтай тоглоод байгаа ингээ асуусан чинь манай нэг хоёр найз ирдэг. Тэгээд надтай тоглолтгийн. Тэгтээ ээжтэй уулзахгүй гэсэн ээжтэй уулзах болохгүй гэж хэлээ. Тэгээд ямар найз энэ чи ээж эмээтэй нэг хэлтэй гэдгсэн чинь царайг нь дүрсэлсэн байгаа байхгүй. За. Тэгсэн чинь юм уртаа үстэй гэж байгаа. Тэгээ уртаа сормостой гэж байгаа. Тэгээд нас нь бол өөртөө ойролцсон юм шиг байна. Жохо хөхт хоёр охин. Тэгээд хар хамттай гэдэг байгаа байхгүй. Хамгийн амар нь тэр юм нэртэй хоёулаа. За. Хамгийн хоёулаа нэрийг хэлсэн байгаа юм. Гэхдээ нэр нь бол биднэрт бол одоо бидний дунд хизээ сонсогдож байгаагүй дурддагч байгаагүй. Гэхдээ гадаад нэр биш. Тийм нэртэй. Одоо тэр нэг хэлж болох нь болохгүй нэ. Энэ тэр одоо дүүг тэгээд тэрийг нь мартуулах гад хөдөө авч яваад тэгээд сүүлд нь манайхан хотод ирсэн дараа манай хотод ирж байлгадаг гэсэн юм. Тэгээд тэрийг мартуулах гад тэгэхгүй бол нөгөөдгөө санах юм бол ер нь бол тэр охиныг хүүхдийн маань авч явах гэж хэлсэн байна гэж байгаа байхгүй. Тэгээ хойд зүгээс тийм хоёр хүүхдийн сүнс ирдэг тоглолдог байсан байна. Тэгээ баг нэлээд удаа 2 сард болцсон. Хүүхдийг авч явах гэж нөрцсөн байсан. Яа. Хамгийн ноцтой хоёр нэр нь байгаа юм. Тэгээд нэг нь болохоор энэ хотод авчираад мартуулах авчирсан ингээд 100 тэрнийхэн дараахан 100 цэцэрлэг орохоос өмнө ингээд авчирсан байна шүү дээ. Тэгсэн чинь энэ ч тоглож байхдаа утас эвдэрхий утас барайл гараа авчдаг гэсэн юм байна. Тэгээ би гадаа зогсож байгаад машин турч илүү сууж ирсэн. Тэгсэн чинь эвдэрхий утас барайл өдөр болохоор гараад гэрээ хараад орой л ингээд дөнгөр гэл яваад гэсэн. Тэгэл хөө ягаад юу чи уцаар тоглоод байгаа юм үнтэй яриад байгаа юм гэсэн чи би найзтайгаа ярьж байна гэдсэн чинь нөгөө хоёртой ярьж ийн гэж тоглоо явж исэн мартаагүй. Тэгээд өөрийг нь бол одоо бол өөрөд нь бол нэр мэрийн бүр ингээ мартуулаар гэдэг өөрөд нь мартуулсан. Тэгээ одоо өөрөө бол сандгүй л хальтаа. Тэгээ битгий хэлээрэй гэдэг. Тэгээд нэрийг одоо ингэж хэлж ирсэн юм. Хоёр найз. Яа. Тэр хоёр сүнс эмгтэй хүүхдийн сүнс. Тэгээд тэр нэр одоо хүүхэд бол зохиож чадахгүй нэр. Тэгээ өөртөө нэрийг хэлсэн гэж байгаа юм. Фүү ямар амар дүүгөө те. Тэгээд дүрслэмж нь бас амар байгаа ч тийм байна. Шууд нүдэнд харагчсан. Хар амтаа гэл. Тэгээ хар амтаа урт сормостэй. Сормосын үсээ хоёрыг агуу сайн хэлээд амын харахаар хараа гэдэг байгаа юм. Тэгээ жоох хүүхч айж мэдхгүй тоглоод өссөн байгаа шүү дээ. Тэр чинь бараг 2 сар ихтэй тоглолцсон. Тэгээ яг тэр газрын тэр харанхуу нар гэрэл тусдгүй тийм модны дор ирдэг гэсэн баг. Яа, ямар амар эвгүй түүхээ. Тэгээ өөрөө одоо мэдээж хэрэг том охин болцсон. Одоо том охин болцоод ахлах ингэ хөхт. Гол нь мартаж чадсан болоо. Мэдгүй одоо өөрөөс нь бид нарт ч асууж чаддгүй. Тэгээд манайхан одоо өөрт нь сануулбал бас янз бүр болчих واخ гэж ер нь яриаггүй тэрнээс хойш нууцсан л та. Одоо өөрөө сандгүй баха. Одоо өөрөө ч үзчих үед. Үзчих үеэс ярьж болох юм. Нэрийг юу яхаар шийдлээ за. Зүгээр би сая гой мэдрэмж авсан. Та авсан юм чинь одоо юу очих те. Дид мэдгээд юу. Хойд наа. Тий. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Auto Expo хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу авто тээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. За окей. Маш сонирхолтой түүхэн. Тэгээд мэдээж хэрэг за нэг талаас нь харах юм бол сэтгэл зүй. Эсвэл найз ээж болно. Нөгөө талаас нь харангууд мэдээж хэрэг төрөнд дуртах шиг болсон те хүнд үзүүлсэн юм шиг байна те. Тэгэнгүүт гол нь авч явах гэдээсэн гэдэг. Үзүүлэх гэж тэр одоо эмээ гэдэг хүн эмээ нь болохоор юу байхгүй юу? Одоо аавынхны ээж байхгүй юу? Одоо манай хүргэн ах ээж гэсэн үг. Бас өөрөө нэг жоохон тийм заслам хийждэг тийм яг тийм ламбо бишиг нөгөө үздэг хүмүүс байдэн штэ. Тийм бас юм мэдэрдэг. Тийм төрлийн хүн. Тэгээ эмээ нь хөдөө идэв учраас нэг эргэтэн л ээж нь сануулаад хэлсэн юм билээ. Хитэн тийм юм ярьсан байгаа байхгүй. Яа, за ямар ч байсан тухайн үедээ тэгээд
эмээ ээж хоёр нь анзаараад тэгээд яасан яамаа да тий бас юу ч харин тий бас жоохон хугацаа өнгөрсөн бол янз бүрийн болох байсан байгаа байхгүй. тий магадгүй бас энийг нөгөө сүнсч төрөөд юмд итгэдэг хүмүүс нөгөө хүүхэд алга болдог шүү дээ Тий. зүгээр адаа тогтноос очиод тэр чигт орс ураггүй алга болдог. Иймэрхүү тохиолдлууд бас байж болох бах тий. Яа тэгвэл хүүхэд чинь нөгөө өөрийгөө илэрхийлэх айгүй мó. Тэгээ магадгүй тэр одоо тэр аймгийн төв дээр ганцаархнаа тэгэл өдөр болгон өөдөн тий. Тэрнээсээ болоод муу юм болсон бол хэрвээ ингээд дагаад хаашаа чи явчих магадгүй лсэн тий. Эмэр юм бай. Йоо хараа амтаа гэж шууд би бол үнэхээр сая төсөөлж чадлаа мэдээч хэрэг охин хүүхэд жоохон бүх цаг үеийн угаасаа сүнснүүдийн кинон дээр ч хамгийн эвгүй тэр бол бас нэг жоохон баримжаа байдаг юм шүү. Кинон дээр хийж байгаа сүнс бол тэр нэг дүрстэйгүйгээд байдаг бол нэг тийм биш шүү дээ. Хүүхдтэй кинонууд байдаг шүү дээ. Тий. Жинтэй яриад байгаа ингээл тийм манай найз гэл тий. За одоох түүх рүүгээ. За хотод орж ирсэн. Саяны бас ойрын хүнд нь болсон түүх бол амар л юм яа. Би чинь 8 дугаар анги төгсөөл тэгээд шууд манайх ч хотын айл болоо шилжиж төрсөн. Тэгээ хотод орж ирснийгээ яг орж ирдэг жилээ Гандангийн нэг айлын хашаанд байдаг байгаа. Тэр хашаа маань бас нэг тийм том биш 0.5 гэдэг хавцаа хэмжээтэй гэсэн үг. Тэгээд дотроо 2 байшинтай. Тэгээд зүүн талдаа за ийм одоо төсөөлч хой талдаа нэг юм жижигхэн байшин. Ер нь жижиг хэвтэр байшин. Шавар. Тэгээ хашийнхаа гол сийгээд жоохон хой талдаа хашааргуу шахаад. Урд талдаа болохоор жоохон уртааш нь барьсан. Бас гол сийгээд нэг урт байшинтай. Тэгээд яг зүүн талдаа болохоор энэ байшин хойд байшингийнхаа зүүн урд болонд нэг гэр байдаг. Тэнцэн ерөөсөө нэг айл үүн бол хүн түрээсэлдэг гэдэг юм л тэгээд хүн байдаг байсан. Тэгээ манайх болохоор яг тэр хойд байшингийнх нь баруун талд байдаг гэсэн юм. Жижиг байшин. Тэгээ жижиг байшингийнх нь баруун талд гэртэй. Тэгээд яг гэрийн урд талд энэ ногоон манай амбар байдаг гэсэн. Тэгээд зүүн урд болонд болохоор 0 байдаг. Модон жар. Тий. Тэгээд хашаа болохоор орой гарахад бол гэрэлтэй байдаг. Тэгээд би нэг орой ингээл угаацсан хувинтай ус асах гал гардаг байхгүй юу. Тэгээд гарсан чи гадаа харин гэрэл асаалттай байж байна. За тэгээд нөгөө тэр чинь хашаандаа хідэ айлттай болохоор ч бас 0 хүн байх уу. Тэр зүүн талын гэрт бол хүн ерөөсөө ирдгүй байсан юм манайх байдаг хаа. Тэгээд ус асах гал ингээд 0 руу ингээд чиглээ явж исэн чинь 0-ийн хаалга онгорхоо байна. Яг хөө гэрээс гарч ирсэн болохоор нүд бас ингээд нэг сайн ингээд хардггүй шүү дээ. Тэг гэрэл асах гэж удаал. Тэгээ гадаа гэрэл болох жоох улаан бүүдэг тусдаг. Тэгтэл бас орчин гэрэлтэй. Тэгээд би 0 хүн байх үедээ гээд 0-ийн хажуу тал руу ингээд муусны нөхрөө ус асах гэж байгаа. Тэгсэн чинь 0 дотор ерөөсөө хүн байгааг байхгүй. Би бүр яаж чичиж хараад за хүн байвал ингээл хоол амаач юм ингээд дуургах штэ тий. Бас нэг мэдээ өгн хаал онгорох юм чинь. За 0 хүн байхгүй юм байна да гэж бодоод ингээл хажуугаар нь явал яг хажуу талд нь зэрэгцэн нөхгүй. Тэгэл усаа асгаж ирсэн. Тэгээд тэгсэн чинь 0-ийн яг үүдний банз ингээ хүний хөлийн чимээ ингээл таг гэл дуурж байна. Тэгэхээр би гайхаад хүн байгааг үтэй гэж бодоод ингээд тонгоогоо ингээ харцсан байхгүй. Тэгж яалч ингээд нэг эрэгтэй хүн шиг юм ингээ хар тонгоогоо гарч ирэл 0-ийн үүдний банзан дээр хоёр хөлөө таг гэл зэрэг тавиал. Тэгээд би юу илээ гэж бодоод ингээд ер нь тонгоожих зураа ингээд сугандагаараа харж байгаа байхгүй ер нь бол. Тэгэхэл яалч хүн ингээд санамсаргүй байдлаар харж байгаа гэсэн үг тийм. Шууд ингээд 0-ийн үүдний банц дуурахаар л ингээд шууд юу илээ гэж сугандагаараа харахад л нэг эрэгтэй хүн ингээд тонгоогоод өндөр байгаа байхгүй юу. 0-ийн алтнаас өндөр. Тэгээд харагдах байдал нь бол ерөөсөө хав хар юм л. Эрэгтэй гэдэг нь бол мэдэгдээд байгаа юм. Тэгээд 0-ийн банзан дээр гიშгэж байгаа нь бол ингээд айгуу чанга гიშгэлттэй. Так гэл банзын дуургаал. Тэгэл намайг ингээл юм асгаж байгаа хооронд тэр үйл явдал болоод хойшоо эргэжиж байгаа байхгүй тэр 0-оос гарангуудаа. Тэгээ тэр хойд нүү байдаггүй айлын үүдэнд очиж зогсож ирсэн зүүн талаар нь тойроод хойшоо авчихсан. За. Тэгээ би одоо энэ ямар сони энэ чи хүн ямар ч лээсэн байгаагүй. За тэгээд усаа асгачаад би гэрийн үүдэнд буцаж очичоод хүн гарч ирэх нь хараалаа л байдаг. Тэгээ би тэрийг одоо ямар сони одоо ийм боллоо гэд гэрт ороод хэллээ. Тэгсэн чинь яг гоо тэрийг бас л хүлээж аваагүй. Тэгсэн тэр дараа нь тэгсэн чинь
ер нь бол юм байсан ойлгомжтой. Тэгээ манай ихэр бас харсан байгаа байхгүй. Давтагдаад. Дараа нь бас яг 0 орсон юм байна л да. Тэгсэн чинь тэр цаатал яг манай амбарч юм гаднаас цоочтой. Тэгээ амбар дотор нэг хүн яриадсэн гинэ нэг хүн. За. Тэгээ бас жоохон зайтай шүү дээ. Шинээс ингээ харагдаадсэн чи. Тэгээ 0 амбарт хэн байгаа юм бол гэдэг. Тэгсэн чинь амбарын хаалхан гонгоос нэг хүн ингээ цээжрээ ингээд бүр шагааж гарч ирсэн ээ. Би чи хараал байж исэн уцаар хавцсан. Тэгээ гэрлөө явахдаа нөгөөх маань очиод амбарт хэн байсан юм бол гэж очиод ингээд татсан чинь бүр цоож дээвэрээ. Тэгсэн чинь тэгэл ер нь батлагдаад явчихж байгаа юм. Ер нь юмтай байсан юм байна. За хашаандаа сүмстэй болчихлоо. Тий хашаандаа сүмстэй. Тэгээ яг ер нь бол ингэдэг юм л. Хүмүүс ер нь ингээд голцоо асуудаг юм айдгүй ямар байдгүй царайтай юу зүстэй юу гэж асуудаг шүү дээ. Тэгээ ер нь дугааруудаас ингээд үзэхээр ер нь бол яг л адилхан тийм царай бол ерөөс огт харагддаггүй юм л. Тэр бол ер нь баталгаатай болсон. Царайг нь яагаад харж чадахгүй. Тэгээ ер нь бол жоохон миний хувьд бол жоохон удсан ч гэх юм уу юм хүчтэй болсон ч гэх юм ер нь тийм их удаан тэнсэн тэрмэл сүмс гэж байдаг шүү дээ. Тэд нар бол жоохон тийм их муухай төрхтэй харагддаг юм шиг санагдсан. Би ч тийм нөгөө урт үстэй хүмүүстэй гэдэг шүү дээ. Тийм. Эсвэл арцгаас ч юм те. Зүгээр яах вэ нэг тийм гэмгүү гэх юм уу эсвэл өөрийгөөс нэг мэдээгүй сүнс төрсөн ч юм сүнс байж болно. Тэрднэр нь болохоор яг зүгээр л харж өртөө хүн шиг харагдаад тийм л. Тэгвэл хүнд бол тийм жоохон чихүц төргөн жоохон хүний нэг ар нуруу хүүдтэйгаал нэг хайгаал өнгөрдөг тийм л юм лээ. Тэгс санагдсан юм. За би сая өөрөө чинь түүхийг сонсоо сууж байхдаа хоёр юм бодлоо л доо. За нэг нь манайх яг хөө зүгээр нөгөө аимшигын суваг учраас өртөө дөрөв haunted spot гэдэг нэг тийм болон байдیں۔ Сонирхчихсан бол манай нэг хоёр тустай хоёр дүү байдаг. Камер бариад одоо балгас ингээд оршуулгын газар явж үзсэн. Тий би тэр явж байгаа юм үзсэн. Тийм тэгээд ягаад тэрийг хийхэ болцсон гэхээр мэдээч хэрэг яг энерги жоохон муухай юм байна тий. Зүгээр түүхээ яриё гэд. Тэгээд тэрэн дээр гэхдээ энэ одоо би яг өөрийнхөө ингээ амар тэрийг дугаарыг үзсэн хүмүүс байвал нэг тийм одоо сэвэгдээгүй гэх юм уу? Нэг оошоогоогүй. Гэхдээ би энийг өөрөө чинь түүх амар гоё байгаа. Саяны тэр жорлонгийн үдэндээс нэг тийм харс өдр гэдэг шиг. За манай хоёр биокомбинатын хуучин имлэг байсан балгас руу орсон. Шүн. За. Тийшээ яг шүн 2-3 цагт ороод бичлэг хийж байгаа. Тэ. За юу вэ нэг юм бэ танилцуулж яг мэдээж хоррор төрлийн тийм контент. Тэгж хажуугаар нөгөө нэг юм спешхтэй жижиг аппарат байдаг шүү дээ. Зураг авдаг. За тэрэн дээр бол би амьдралтаа бол яг анх удаа боддоор харсан. Үгүй би бол өөрөө байгаагүй сүнсний зургийг би яг камераас нь карта аваад компьютер руугаа хийгээд нэг нэгээр нь одоо тэр чин raw footage түүхий. Хинч тэр дунд нь оруулж тэгж эдит хийх. Би өөрөө гэрчлээд байгаа байхгүй. Тэгээ үзэж явах за одоо би зургийг өгчээ. Бүр яг улаан цагаан хүн дүрстэй амтай ингээд ханны цаанаас ингээд гарч ирэн ам нь ангаацсан юм шиг. Өөрийнхөө нэвтрүүлэх дээрээ сонирхоороо заяа. Тэгээ би энэ зураг бол яагаад ингээд байгаа юм гэхээр хандлт авахын төлөө биш. Зүгээр яг сүнс байдаг гэдгийг одоо би бол мэдээж харж байгаагүй сонсож байсан. Нилээ их сонсож байсан. Чимээ. Тэгээд яг байдаг гэдгийг магадгүй би одоо энэ зүйлийг хийснээрээ баримтжуулж авсан ганц баримт байна. Энийг би бүр амар гоё өгчээ зургийг. Амар гоё гэдэг шүү. Тэгээ ер нь бол одоо энэ сүүлийн хүчтэй камерууд төр яадалчгүй буудаг болцсон бол тодорхой батлагдсан шүү дээ. Тэгж зурагтай үлдсэн хүмүүс бас байгаа л миний өргөнд орнд ганц нэг. Тэр бүр би бүр яг ингээд шоконд орчихсон шүү дээ. Бүр юу вэ гэ тэгээд компьютер дээр ингээд зүүм хийгээл фотошоп руу оруулж байгаа л ингээд жоохон зайруулж янзч бүр яг улаан цаа. Тэгээд хамгийн эвгүй нь ер нь бол шагааж хардаг гэдэг чинь бас нэг үнэн. Тий, тэгж хардаг чинь бас үнэн. Яг тэр мөлхтөг чинь яг тэгж харж байсан байхгүй шагааж. Ингэж харддаг юм билээ. Ингэж хоёр гараараа яг ингэж бариад яг ингэж гүйцэд биш ингэж шагаагаад л ерөөс тэгээ тэр үсэл харагдал өнгөрч байгаа чинь ингэж нүрний хэсэг. Тэгэл өнгөрт юм л. Сая хамгийн сүүлд нэг найзтайгаа ярьжсэн чинь саяны тухайн нэг сэдвэр яг ер нь жоох үйл итгэгч. Тэгтээ байдаг бол тэд нар чинь биднээс айдаг гэдэг. Тэгэхээр тэрнтэй бас холбоотой байж магадгүй тий. Одоо бид нар жишээ нь нэг айсан юм руугаа нэг ингэ шагааж харна шүү дээ. Нэг эвгүй байшин лөө ч юм уу ихлээр ингэ шууд ингэхгүй.
Тэгээ бас чаавс мань эдээсээ бас айгаад иддэг гэж магадгүй л ингээд те. Яг өөртөө бол мэдэхгүй л байгаа шүү дээ бид чинь. Бид нэрээ бас эвгүйж харагддаг ч юм билүү те. Нэвтрүүлгийн эзэнтгчээр Солонгосын Terra брэнд оролцож байна. За энэ хүн фильмний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн нүрс хүчлийнхийг эсгэх замаар үүсгдэг учраас амт нь илүү зөөлхөн тийм гоё смут байт юм байна. За тэгэн гут бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бомб гэж ярьдаг те. Сөөжүүтэй хамгийн гоё зохицдог фильм байна шүү. Тэр Астра хэлэл гээд бас яриад идэв шүү дээ. Тэгээ манай яг бас нэг багын найзад бол тохиолдсон. Өөрийгөө унтж байгаа нэг сэрсэн чинь яг энэ Дэнжимрийн цагаан байрны энэ ч байхгүй байдагс. Тэгээд сэрсэн чи гэрийнхээ нэг танихгүй гудамд харанхуй гудамд явж байгаа юм. Тэгээ өөрийгөө одоо юу хийж явна яаж байгаа юм бол гээд ингээд л эргэн тойрны харсан чи яг л ялчгүй гэрийнхээ тэр явд байгаад нэг. Тэгээ гүүх гэсэн чи ерөөсө гүүж болохгүй ингээд хөвөөд эсийг гинэ. Тэгээ эргэн тойрны харахаар ингээд харанхуй ингээд булангууд болохоор нэг юм хөвсөлдсөн хар юмнууд харагдал. Тэгээ гайхаад гэрлүүгээл ерөөсөө яарсан. Тэгээ ерөөсөө хөлөө хөдлөж чадахгүй ингээл гүүгээд байгаа мөртлөө хөл нь хөдлөхгүй ингээ хөндийч юм шиг тийм мэдрэн. Тэг гэртээ ороод тэгээд орлого гарсан чи өөрөө цааш харамжчихсан. Тэгээс сэрцэг гэж. Тэгэхээр ер нь бол сүнс бол ингээд эргэн тойронгүй ингээл байж л идэг юм байна л да. Тэгээд яг хуу бид нарыг ингээд бас л өөрт чигээ тийм сонио төрөхөөр хараад идэг гэж магадгүй. Юу юм бол тий. За хоёрдугаарт бодогдсон зүйл нь болохоор гандан. Тий. Угаасаа бүр цуутай газар тий. Ер нь цуутай газар тэр авь чинь ер нь явдаг гэдэг. Анх удаа бараг шахуу яг гандангийн тэр авьд болсон үйл явдал орж ирж магадгүй юм. Би арай оролцогч нараас хүлээгээл хэлсэн. За ингээл хороолол орлоо тэр гээл орлоо тий. Хинтээ аймаг орж ирлээ. Яг уу яг баталгаатай дүүхийг мэдэхгүй байгаа хэдий ч мэдээж хэрэг бүр нөгөө хамгийн анхны бараг нөгөө хийдүүдийн нэг баригдчихсэн. За хоёрт яригддаг юм болохоор баруун дөрвөн замын нэг зочд буудал байгаа. Ойрхон гэсэн үг. Тэрний доор зүгээр ингээд дам яриа шүү дээ. Амар олон хүний оршуулгад бүр газар доор ингээд байдаг гэж ярьдаг те. Тэгээ нөгөө хэлмэгдүүлэлтийн үеийн л гэж ярьдаг шүү дээ тий. Хэлмэгдүүлэлтийн үеийн тий лам нарын л болчихлоо гэдэг те. Манай энэ сургууль дээр бас байдаг гэсэн. Энэ чинь энэ юун дээр гандангаас энэ ардын эрхийн одоо энэ ганди гэдэг шүү дээ үйлдвэрлэлийн сургууль гэдэг. 3 дугаар сургуулийн айлын дээр. Тэгээ 3 дугаар сургуулийн ардталт гэдэг. Тэр сургууль дээр чинь бид нар чинь нөгөө нэг урлагийн ангийнхан болохоор ч орой үлдээ дандаа нөгөө нэг шалгалтандаа бэлтэн зураг зурна. Тэгэл дандаа урлагийн л хэдэн анги үлдэнэ. Тэгээд тэрэн дээр чинь ингээд 0 ингээд тийш 3 давхар. Урлагийн ангийнхан чинь 1 давхрын коридор ингээд 4 5 анги зэрэгцээ байдаг. За тэндээс нэг 2 3 анги нь үлдэнэ. Тэгээ бүх хүүхд үлдэхгүй цөөхөд. Тэгээд 0 мөл рүү гарахад жижүүр нь гэрлээ унтраачдаг. Тэгэл 0 руу ингээл ороод буцаад буухаар яг шатн дээрээс ингээд хүн ингээ алхаад дүмөртлөө бууж ирдэг. Яг дээрээс ингээ так. Хатуултай гутал нь бол мэдэх ойлгомжтой. Яг ингээ эргэл буугаад ирэх гээд байгаа байхгүй юу? Бууж ирэх гээд байгаа нь амар юм тий. Хүлээж үзэн бид нар тэгэхээр байхгүй. Тэгээд баруун зүүн хоёр дахь шатн дээр хоёулын дээр нь яг тэр болдог тэр үйл явдал давтагддаг. Сонсогд. Тий. Тэрийг бол би бол өөрөө 2 3 удаа яг өөрөө мэдэрсэн байхгүй тэр юм. Шат гэхээр магадгүй нэг юм чулуун ч юм уу. Одоо тий яг ер нь бол чулуун шатл байдэн шүү дээ. Тий. Яа бас эйгүү тий. Тэр ингээд нэг тийм одоо шууд би ингээл кино шиг төсөөлөд байна л та ингээл чи мэд манай үзэгч тэгж байгаа. Бүр гоё ингээд задлангууд шатн дээрээс ингээд буугаалгаа хэрнээ бууж чадахгүй байгаа хүн. Одоо ер нь киногоор дандаа ер нь төсөөлж яриадах юм бол ер нь тийм л гэж л ойлгож болно л та. Одоо бид нар л өөрсдөө ингээд зүгээр шатаар ингээд уруудчихна. Гэхдээ яг шатны яг иргэдэг дээр ингээд очиж зогсчих юм бол яг дээдлийн шатнаас уруудж байгаа хүний чим байхгүй. Тэгээ яг л ингээд өөдс ингээд баг ингээд шагаад харахад хүн буугаад ирэхээр болчиход хахад гэхдээ бууж ирдэг байхгүй. Хөлийн жимэд уургаал айж майгаад явдаг юм уу тэг. Бүр тассан. Ер нь бол яг ингээд таарсан ингээд яг болж байгаа процесс дээр айгу айддаг юм. Тэгээ дараа нь ингээд хэсэг хугацааны дараа бодно шүү дээ. Тэгэхэд ер нь ер нь бол айхгүй байх нь чухал ч юм уу айх өсөхгүй ч байсан юм шиг тийм санагдаад идэг юм лээ. Яг ер нь бол яг айгүй олон таарсныхаа дараа л би ер нь сүулт л гэж бодсон. Одоо бол би ер нь тэгж айхтар янз бүр юм ингээ харж мархаа болцсон. Тэгээ энэ юундаа байдгийг мэдхгүй манай том охин төрсний дараа л ер нь би гайг болчлоо гэж өөрийгөө дүгнээ.
байдаг шүү дээ. Хизээ нэгэн цагт ч юм уу за мэдээч хэрэг манай монголчууд за ийм нэг юм жоохон муухай юмтай таарлаа гэж бодоход те бөөдөр очиод нэг асуудаг шүү Тий. дээ. Илүү одоо тэнгэр заяатай тийм бөөдөр очиод тэр чинь бас нөгөө сүнс гэдэг утгаараа те мэдээч нэг өвдөөцийн сүнс маань ингэж бууж ирээд байгаа. Тийм хүнээс юу н асууж үзчихсэн үү? Би одоо бол угаасаа яг би бөөгийн шүтлэгтэй хүн байна л дээ. Тэгээд ер нь бол энэ тухай ер нь би өмнө таарж исэн үед бол ерөөсөө огт асууж байгаагүй. Тэгээ би сүулт ч ярьж байгаагүй. Гэхдээ ер нь бол одоо ингээд дараалалаар нь ярьж яхад л ер нь ойлгомжтой болно. Тэгээд тэр сургууль дээр бол тийм болдог гэсэн. Бид нэр яг тэр сургууль дээр сурдаг байхдаа тэр чинь одоо 12 оны үед байна уу? 11 оны үед байна уу? За тухайн үедээ бол хорооллын тэгээд такс макс бол өндөр үнэлгээтэй. Тэр жил чинь бас дэлхийн аваргын хөлбөмбөгийн тэмцээн болж байсан байхгүй. Тэгээд гадаана их том асарт барьсан өдрийн цагаар орой өнтер тэнцний хөлбөмбө үзүүлдэг. Тэгээ баар нь бол ерөнхийдөө бол ажиллан тэгтээ нөгөө хөлбөмбөг гэдэг дийлэнх хүмүүс ингээ гадаа хөлбөмбө үзээд. Тэгээд тэнцээ чинь манай яг ангийн найзууд бид нар манай ихрэр тэгээ бид нар цугтаа ажилладаг гэсэн зөөгчдөг. Тэгэл орой 6 7 гэж эртхөө очиод хамаг бэлтгэл ажлуудаа хийгээл байж хахад эхлээд болсон үйл явдал болохоор нэг тавгаач ихч байдаг. Бас нилээ нас суусан 50 гаруй насны ихч. Тэгээд нөгөө баар чинь эхлээд ороход бол ингээд тас харанхуй өдөр нэгдэг байгаа учраас яг нэг юм жоохон цагаан гэрэл асаан тэр нь бол нэг бүүдгхэн тусдаг. Тэгэл ихч ганцаар орол хоолоо хийдгэл байсан. Нэг удаа бид нарыг гадаа ижсэн чинь гүүгээд гараад ирэхгүй юу. Жоохон уйлаад нэг жоохон эвгүй болцсон. Яас их ч гэдгсэн чинь сая энэчэйг махарчжсэн чинь ард нь дахиад гамбанцтай чигнуулаад дуурайгаад. Одоо ингээд махн дээр ингээд махны гамбанц ингээд мах зэрэг так гэдэг дуурай шин. Тэгсэн чинь цааталт нь гамбанцын тэгээд чигнуулаад байсан гэж байгаа юм. Так. Тэгээд трийг нь сонсчоод ихч тэгээд сандраа гараад ирсэн. Амар тий. Дараа нь бид нар бас гадаа тэр чи орой болцсон юм аа. Тэгсэн чинь бас угаагч хийдэг нэг охин байдаг. Тэр угаагч охин юу агаад нөгөө нэг хамаг юм аа ингээл угаагаал тэкэн дороо ингээл бүгдийг хийгээл тоолол тавьдаг юм байна л та. Бас ингээд дутуу байна уу, бүрэн байна уу. Бакал маа. Тэг бакалнуудаа л ирнэ. Тэгээд дээдлийнхээ VIP өрөөнд ороод нэг бакалаа ингээд авангуудаа VIP өрөөнд орож ингээд ус хийгээд ингээд уучаад ингээд тавиад тэгэл дээшаараа хөвцсөн юм байна буудан дээр нь. Жохон ингээд нүдээ амраагаад нүдээ байна. Босч ирээд авах гэж ус нь байдаг. Байхгүй. Тэгээ нөгөөдөг чинь гайхаад буцаад буугаад ирсэн чи тэр доор нь хураагаад тавьчихсан. Гэхдээ өөрөө бол тэгж яваагүй мэдэж шүү дээ. Тэгээд ер нь бол тийм үйл явдал шоглдог биечсэн гар байна те. Тэгээ ер нь бол тэр бол бүр биетэй болцсон нь бол сүултээ бүр ойлгомжтой. Тэр хуучин ажилтдаг сайхан нар өдр бол яг хөө мэдгэл юм билээ л дээ. Тэгээд надад тохиолдсон явдал нэхэр болохоор тэр чи яг аврах шалгуурлах тэмцээний орой явахгүй. Бүх ажилчид гадагшаа гараад асарлуугаа ингээд орцсон. Тэгээд тэр захирал гээд нэг ахгүй байдаг гэсэн чинь тэр нэг угаагч хийдгээс охиныг үлдээнгүүтээ гаднаас нь түгчсээд гар авчихсан юм бэл. Яагаад? Мэдхгүй одоо тэр үйл явдал нь юу болсон юм. Ямар ч үдээсэн тэгээд манай ах бас нэг хамаатны ах ажилтдаг гэсэн болохоор нөгөө охин чи уйлаад залгаад байна гэдэг. Чи нэг ороод нэг аргадаа тань болоод тоо гэд уцрын залгаад уйлаадсан юм л та. Тэгэхээр би нэг найзаа дагуулад үүдэр нь орсон чи яг үүдэнд ирээд суудсан. Яг шатны хажууд гаднаас төгжсөн болохоор гарч чадахгүй. Тэгээ оронгуудаа яав гэдээ асуусан чинь сая энэ дээр нэг хүн гүүгээд хоёр жишээ гүүгээд төмрийн цохоод байна гэдэг. Юу тийм байдгийм бэ гэд. Аргадаад ингээд цааш явсан чинь манай найз орохтой тоглоом болгоод чи гэрлийн дараа ичиж байгаа юм. Тэгээ буцаа асахсан чинь гэрэл настдаг. Йоо за. Тэгээд яг тэр баарны яг юм гол хэсэг дээр юм дугуй юм тектэй ингээл тойроод хүмүүс суудаг. Яг тэр техник ингээ хөрөгчнүүд нь голдоо идэх болохоор хөрөгчний гэрлүүд ингээд дүнгиж гэрэлтээд байгаа байхгүй.
Тас харахгүй. Тий тас харанхууд. Тэгээд 0-ын гэрэл болохоор цаанаас бас нэг жоохон гээгээд татаад. Тэгээ нөгөө хүүхдийн чинь нөгөө ах нэг хоёлаа юм яриад нилэн харагдаад. Тэгээ тек руу н оруулаад ингээд дотрон зогсооцсон. Тэгээ гуруулаа техник гэрэл юм яриад сууж яасан жоохон мар хийгээл инээцэлтэй л. Тэгээ нөгөө хоёлаа юм ярьж байгаа юм шиг суужгаад нөгөө хүмүүс нэг яриан дундаа гинт нэг дуугаалчдээ штэ. Зэрэг ингээд дуугаалал нам хүн болсон чинь хажууд хүн байхгүй. Гэхдээ өөр хүний хоолоогоор яг миний ярьсныг шууд давтаад ирчих байхгүй. Яа. Миний яг ярьсан өгүүлбэрийг яг хажууд өөр хүн байхгүй. Гэхдээ өөр хүний хоолоогоор ярьж байгаа юм. Тэгээ уруулаад гайхаад сонссноо гэхэд би энэ асууж гуруулаа сонссон байхгүй. Тэгээ гуруулаа сонссон. Тэгсэн чинь л тэр хоёр давхарт ховц солидгөөрөөний наадалд эрэхтэй л бах. Ер нь бол дүрслэмж нь бол нэг хүн байгаа юм. Тэгтээ сүүдэр хар хашгираад амар чанга орилж байгаа байхгүй. Бүр ингэ чих ингэ дүнгэнтэл баг. Одоо нөгөө солонгос кино гэх юм уу ямар ч кино гэх аимшиг юм дээр нэг муухай дуугаар орилд ш хашгирдаг. Яг тийм чимээ гаргаад хашгирж байгаа байхгүй. Тэгэл цуг суучсан найз минь сандарсандаа ч юм айсан зүүн твдээд шууд эсгэрэл амар чангаар эсгэрээд байгаа байхгүй юу. Чи болооч гээд тэгэл гуруулга гараад гүтсэн. Гадаа гарч ирээд ажилчтай тэлэхээр бас тэд нар чинь завгүй хүмүүс чинь бид гурав ярьж байгаа тоохгүй шүү дээ. Тэгэл төд бодлогоо зохион байгуулагчийн дагуулал ороод ирсэн. Гэрэл асаалттай бүх юм нам. Яа. Тэгээ би бол шууд амар л юм. Шууд гэж ярих ч юмгүй. Би тэгээд тэрийг ингэж бодсон хгүй. Угаас ингэ хүн бийждэг юм байна сүнс. Тэгээ бас ярьдаг юм байна. Тэгэл ер нь тэгж л мэдэрсэн дээ. Хамгийн их миний айжсэн яг бодит болсон явдал бол тэр л. Яа, хажууд хүн ярина гэдэг бол бүр амар. Ерөөсө 3 хүн байгаа. Гуруулаа юм яриад яг хамгийн сүүлд нь би яриад л дуусгаад л миний ярьжсэнийг танихгүй хүний хоолоогоор шууд давтаал ирчих واخ. Одоо өөрт чинь ингээд хэрвээ ингээд санагдчихж байгаа бол өгүүлбэр нь мэдээж хэрэг санахгүй байж болно. Одоо санахгүй. Зүүнийг иймэрхүү гэд дөөрөөд хэлэх гээд үзтээ. Одоо жишээ нь хоёлаа энд ингээд сууж байхад гэдэг үгийг нэг ямар шүү хэлсэн бэ гэсэн үг. За одоо тэрийг одоо сайн хэлж мэдэхгүй. Ямар ч лсэн хоолойны хувьд бол тийм боргил тэгээд яг л ер нь бол нэг тийм жихүд сүрмэл хоолой гэсэн үг л дээ ер нь. Хоёлаа суучихсан гэл та. Тий. За тэгэхээр угаасаа аимшигын кинонуудын элементүүд байдаг та. Байдаг. Гэл нөгөө гуруулаа сууж байгаа хэрнээ гівгэнд хажууд нь хүмүүний хоолой сонсогдох ч юм. Тэгээ нь бол тэгэл амьдрал дээр болтгол зүйлүүдээс ингээл багаар сэдэлээл те. Би бас нэг энэ аимшигын за нэвтрүүлэг ESPN дээр гарч нэг нэвтрүүлэг сонсоод тэрнээсээ айгаад өөрөө. Бараг сүнс харсан шигээ бараг надад мэдрэгдээд. Тэгээд тэр залуу бас юм яг хоёулаа ярьжсэн шиг юм архины дэвдэнд ороод. За тэгээд ингээл за нэг байр түрээстэй ахтаа зүгээдэг гэсэн юм уу яасан. Гэрт нь нэг ах нэг найзтайгаа нэг нөгөө найз нэг нэртэй ингээ ирсэн юм байна. Хин цуг арх угаад хин нөгөөх нь л босч ирээ жоохон характер муутай ихнэр мөхнөрөө зодох гал гэсэн тавих гал хэсэг. За. Тэгэхээр за болж үс таад яв гэд явуулсан гинэ. Тэгсэн чинь нөгөөх нь дайраал нилээ муудалцаал хоорондоо боо юм болсон юм. Тэгээд явахтаа архи үлдээх явчихаар нөгөөх нь уугаал тэгээ ганцаараа уугаал хандсан чинь тэрнээс шиг янз бүр юм тохиолдол ингээл унтаас ирэхэд энэ тент ингээд хаа хээр газар эсвэл юм балгасан дотор сэрээд исэн гинэ. Яа, тэгэж ууж байна. Тий. Тэгээд хамгийн гол нь өөрөө ингээл зүгээр л мөнгөл байна уу, юу л байна уу ингээл явж архиаж уугаал. Тэгээд бүр хөдөөхээр замын хажууд өтер ингээд унтсан. Тэгээд өөрт нь мэдрэгдээд байгаа юм болохоор ингээд толь молон тарахаар ингээд саарл юмнууд биендээ өрн дүүрэн бол. Дээр нь бүр тэр хөдөө ингээд зам ингээд бүр тэр холон машин явж байгаа харагдаад өөрөө ингээд хараа бүргээр сэрчээд ингээд алхаад тэр машины зам руу явах гэхээр явж чадахгүй дийлдэхгүй би. Тэгэл ингээд эргээ харахаар л хойно 3 юм дагаастай. Тэр 3 юм ингээд ямар харагдаж ийн гэхээр дандаа юм хөөрнүүд тэгээд толгой дээр хөөлгаар би хагас магас болсон тийм юмнууд ерөөс дахаас салахгүй.
Тэгэхээр тэр ууж идж байгаа. Тэгээд тэрнийг сүүлд нөөрөө яаж тайлсан гэхээр нилээмэр болохоо байгаад тэгээ нэг найз охин дагуулад нилээ явж байгаад нэг хүн дээр очсон чинь архины тип байсан. Тэр цуг уужсан хүмүүс чинь хараач яваад гэсэн юм. Тэгэхээр одоо тэр ууж идж байгаа юмаа одоо яг хөө тэрийг бол яаж уух нь бол хүний сонголт шүү дээ тий. Зөв зохистой уух хэрэгтэй. Тэгээд тэрийг зөв энергитэй уух хэрэгтэй юм байна л дээ. Амар юм сонсогдноо. Би тэр нэг дугаарыг үзчихээ. Тэгээд тэрнээс хойш яг тэрүүгээрээ хэд хоног хар дарц хөтлөд ирсэн. Тэр ESPN дээр гасан тэрний залуу яриг сонсч. Нэг үтүүхэн тий. Өөрөө орж. Тэгээд би өөрөө орж ирж ирсэн. Олох юмсан. ESPN одоо тэр яаж олдох вэ? ESPN-ийн юугаар YouTube-ээр л гарч ирэх бах та. Тэгээ би чинь тэгэж айхтар сүнс ер нь хардаг байжгаад тэгэл тэрнээс хойш чи ер нь дандаа л эргээд нөгөө нэг харахаас илүү ахаал хар дараа зүудэлдэг болцсон. Хар дар зүудлэхээр айгүй юм дандаа юм хүйтэн мис дандаа ингээд янз бүрийн ивтэй юмар ингээд бие мөр ингээд сэглүүлээд идэх хөөх. Тэгээ тэр нь ингээд зүүдэнд ингээд болоод байгаа мөртлөө яг ингээд бодит юм шиг яг л сэрүүн ингээд би гэл аим гарах гал тэмцээд байгаа юм шиг улаан нэлэг цусалаад би юм аа гэл зүгээр хэрчээл. Би ноцтолтол. Тэгээ трийг ерөөсөө ингээд чүэтээс сэрэхэд л ерөөсөө зүгээр. Гэхдээ амар ингээд би ингээд биэнд ингээд ер нь яг болсон бодит юм шиг тийм мэдрэмж яг зүүдэнд ингээд мэдрэгдэж байдаг. Тэгдэг байсан. Одоо яг сүүлийн хэдэн жилд бол ер нь янз бүр болохоо бэлдсэн. Бити дахиж хардарс зүудлээсэй гэж. За үнэхээр сонирхолтой яриа өрнүүллээ. Надад бол үнэхээр кайфтай байлаа. Тэгээ ч бас ингэдэж шүү дээ. Нэг олон хүний яриа сонсоо суугаад тахаар сүүлдээ дөжрөн гэж. Өнөөдөр бол дөжрөлт бол ерөөсөө явсангүй. Айгуу гой сонирхолтой гой нүдэнд харагдталтай. Үнэхээр гоё ярьж өглөө. Сток баярлаа. За манай Terra branding гарын бэлгтэй. за баярлалаа. Гой дотор нь дээжсэн байгаа. Тэгээд за манай P болохоор нөгөө сүүжүү бомб хийдэж шүү дээ. Солонгос кинон дээр. Тий. Сангивсаа шарж байгаа л так гээл те. Тэр халбагна байгаа. Тэгээ Terra манай өөрөө тийм sweet зөөлхөн амттай учраас яг тэр сүүжүү бомб хийхэд хамгийн гоё perfect тийм би бааш. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байсан баярлалаа. Хилдгээ хэлээ subscribe-а дарахаа битгий мартаарай. Subscribe дараарай. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Horse Автоэкспон, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Автоэкспо, Монголын хамгийн том машины их дэлгүүр.